сайн байна гэж орж болох. За ороо. Цаашийн шинжилгээнүүдийг очиод өгчөөд шинжилгээнийхээ хариунуудыг аваад ороод ирээрэй. За би тэгэхээр чамд шинжилгээний хариуны гарсан хариуныхын дагуу зөвлөгөө өгье. Гепатит гэдэг нь элэгний өрөвсөл гэсэн утгатай. Гепатит нь вирусын халдвар, согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэх, зарим эм, хорт бодис, аутоиммун өвчин зэрэг янз бүрийн хүчин зүйлээс үүдэлтэй байж болно. Вирусын шалтгаанд гепатитийн А, Б, С, Д, Е вирусын төрөл нь хамгийн түгээмэл илэрдэг. Б, С, Д вируст гепатит нь халдвартай хүний цусаар дамжих ба хөгжилтэй улс орнуудад бэлгийн цөөн хэрчүүд болон ихэвчлэн судсаар мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд зүү, тариур дамжуулан хэрэглэх үед халдвар дамждаг. Гепатитийн нийтлэг шинж тэмдгүүд нь ядрах, шарлах, арьс нүд шарлах, хевлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах зэрэг болно. Гепатитийн вирусыг цусны шинжилгээгээр онцлох боломжтой бөгөөд эмчилгээ нь вирусын төрөл, өвчний хүндийн зэргээс хамаарна. Монголчуудын дунд шивээс хийлгэх, биеийн аль нэг хэсгийг цоолох нь улам бүр түгээмэл болж байгаа бөгөөд шивээс хийлгэж буй хүний арьсанд байж болох нэм вирус нь арьсыг цоолох үед зүүг давтан хэрэглэх нь халдвар дамжих эрсдэлтэй тул зайлшгүй нэг удаагийн шин зүү хэрэглэх. Мөн эмнэлгийн орчинд халдвартай хүний цус, биологийн шингэнээр бохирлогдсон зүү болон хурц ирмэг, үзүүртэй эмнэлгийн бусад багаж хэрэгслээр халдвар дамжих эрсдэлтэй тул зайлшгүй ариутгсан багаж хэрэгсэл хэрэглэх. Түүнчлэн вируст гепатит нь бэлгийн замаар дамжих боломжтой тул тохиолдлын бэлгийн харилцаанд орохгүй байх. Зайлшгүй тохиолдолд хамгаалалт хэрэглэхийг зөвлөж байна. С вирусын маань ачаал толснолийн 155 мянга гарсан байна. За тэгэхээр чамд яг үүсэт байгаа шинж тэмдэг маань С вирусын халдвартай холбоотой шинж үүссэн байна шүү дээ. Тэгэхээр одоо хоёлаа С вирусын эмчилгээнд орно гэсэн үг. За би чамд С вирусын эмчилгээ бичээд өгье. За тэгээд дараагийн нэг юунд чамд нэг Б вирус илрүүлэх шинжилгээнд Б вирус гараагүй байгаа ч энэ чинь болвол сайн байна. Бид нар Б вирусээс нэг вакцинаар хамгаалах боломжтой байдаг гэсэн үг. Залуу хүний хувьд за элэгний одоо бусад вирусын халдвар ялангуяа Б вирусын халдвараас хэрэглэхэд бол Б вирусын вакцин заавал хариулах хэрэгтэй. Энэ С вирус маань эмчлэгдэх үү? Бүрэн эмчлэгдэнэ. С вирус архагч бай хурц тохиолдолд бүрэн эмчлэгдэх боломжтой болсон. Харин ч эсрэгээрээ чи эрт мэдээд вирусынхаа эсрэг эмчилгээнд эрт орснараа хоёлаа ирээдүйд том 5 10 жилийн дараа тийм үү? Магадгүй чи хэрвээ одоо архиныхаа хэрэглээ зогсоож чадах юм бол бүр 20 жилийн дараа хэд элэгний хавтвар тэрнтэй холбоотой ус элэгний хавтраас ус сэргийлэх боломжтой байдаг. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас хамгаалъя.